Яг ингээ базаад ингэх юм бол эсвэл тэр онол юу гэхээр жам байхгүй юу? Тэгэхээр жам гэдэг зүйл бүр ингээд ингэнчлүүл явах юм тэнцвэр. Тэнгэр гэж штэ. Тэнт гэр гэдэг бол жам өндө тэнцвэрт орон зай гэсэн үг бас байж болох байхгүй. Тэнгэр. Тий. Гэр гэдэг чинь орон зай штэ. Жам гэдэг чинь өөрөө тэнцвэр л гэсэн. Тэгэхээр энэ үгээ 5 тусгаар тогтнол дээрээ энэ тэнцвэрийг яаж бий болгох юм бэ? Эхлийн тусгаар тогтнол. Тэгэхээр явж юухээр 5 тусгаар тогтнолын онолоо гаргаад энэ чинь 5 тусгаар тогтнол гэдэг энэ төрийн онол чи явж юухээр хувь хүний таван мах байдгийн 108 элемент энэний тэнцвэрийн асуудал байхгүй юу? Эцэмлэгтэй орчлон хуруугийн бүх зүйл энэ бүх онол тэнгэрийн онол энэ төр явсаар юу гэхээр яг л хүний хүн болох онол байхгүй. Яагаад хүний хүн болох онол вэ гэхээр хүн өөрөө нөгөө чи өдрийн яадгаарс би өөрөө ертөнц учраас би өөрийгөө тэмцүүлж чадах юм бол миний тэнцвэр гэдэг чинь ил талд тэнцвэр орчлон хуруугийн тэнцвэр. Тэгэхээр тэр онол чинь газар туухаараа яг хүнлөө чиглэсэн л онол. Өөрөөр хүний хүн болгох онол юм биш үү? Хүний хүн болгох онол уу бид нар чи юу гэхээр орчлон хорвогийн жам ёсны тэр тэнцвэрийн бүх зүй тогтолч нь авчиад баг загварчилсан хэлбэр нь өөрөө хүний төрөл зүйлж байгаа. Тийм учраас тэгж тэнгэр эцэг гэдэг шүү дээ. Тэнгэр эцэг нь юу юм бол би үр тэнгэр байгаа шүү дээ. Тийм үү? Тийм байна. Тийм. Тэнгэр эцэг л гэдэг байгаа шүү дээ. Тэнгэр эхлэх гэдэг байгаа шүү дээ. Тэндээс үүссэн би үр тэнгэр байхгүй. Тийм үү? Тийм байна. Тэгэхээр юу гэхээр өөрийнхөө тэнцвэрийг олох гэдэг бол улсын тэнцвэр. Орон зайн тэнцвэр. Тэгээд тэнгэр. Тэнцвэрт орон зай. Гэж задарч байгаа. Тийм байна.